гинт ороод ирж гайхлаа шүү дээ. Одоо биш ганцаар ирж. Танахано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Гинтийн бэлэг нэвтрүүлэг Хар Орон сумын Баянгол яамнаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг ирж байна. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа энэ баттай ах болон дүүнраас нь төрсөн өдрийн мэнд хүргэн гинтийн бэлэг илгээснийг хамтдаа уламжлая. Ах минь би таньтайгаа энэ мэлэг дүүнраас нь нэгтэй. Хайртай ахтай төрсөн өдрийн мэнд хүргээд за дүү болон ах нараас нь дүү болон ахаас нь ирсэн шүү. За түүнээс гадна бас танд гоё өөртөө гоё тань зариулаа шүлэг хичээд хэлгээсэн байна. Би танд уншаад өгье. Хайртай ахтай энэ өдрийн мэндийг хүргье. Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Та минь сайн сууж байна уу? Балчир байхад минь дүүнараа өсгөлцсөн баг ах маань ухаалаг нэгэн. Балчир наснаасаа ажил нухлагдсан баг ах маань чадaltaй хөө. Залуу насндаа ажлыг хожигнуулсан, заалж явсан 105 трактораа төлөвлөгөө нормоо мундаг биелүүлж тэргүүний залуу тариаланж болсон. Дээдтэй 75 трактораар газар хаглаж ажлын гараагаа эхэлсэн ах минь 14 настай байсан. Алаа хошин ах минь сэргэлэн хөө. Настайчуудад тэр яавлаг нэртэй найзууд дундаа бажгаа хүчтэй. Хөргөнүүдтэй харин мянгат малчин хүүхдүүдтэй бол мундаг аваа. Хүнлэг сэтгэлтэй ажилтдаг ах. Нулимсэн орхон мэдний ах. Нууцхан сэтгэлтэй биднийгээ тээж авдаг ноён нуруутай сайхан ахаа. Нутгийн олондоо хүндлэгдсэн хөө. Алайхан сайхан ах минь ааваас минь өөрсгүй нөмөртэй. Игэл даруухан ах минь ээжээс минь өөрсгүй сэтгэлтэй. Ахынхаа тухай бичгэд алт цагаа заа сүрэлцэхгүй. Ахынхаа тухай ботход алаг зүрх минь хайраар дуусахгүй. Эрүүл байж урт наслаарай. Уудам сайхан нутагта удаан жаргалтай амьдраарай. Ахтай хайртай шүү гэд төрсөн өдрийн мэнд хүргэн ах болон дүүнраас нь илгээсэн байна. Баярлалаа дүүнэртээ. Ахтай болон дүүнэртээ маш баярлалаа. Эрүүлэг сайн сайн өгсөе дүүнэртээ. Энийг бас танд үлдээч гоё. За гоё. За тэгээд өнөөдөр таны минь төрсөн өдөр тохиож байна. Тэгээд одоо яг хэдэн насыг бас зовлж байна? Одоо 62 хүрч байна да. Та минь яг 14 настайдаа бас анх ингээд газар тариаланд ажилд ороод трактор жолоожж эхэлжээ. Яг тэр үеэ бас дурсуул. Твичэндэл багасаа сургуулиас гарчаал ээж аваад туслал. Тэгэл 13 тагаас эхлээл өтрөм дээр ажиллаж байсан те. 13 настайгаас эхлээл өтрөм дээр ээжтэй хамт тариа барьгаад очиж тээвэр шиг гэдэг ажлыг хийдэг байсан. Тэгээд 16 таа тариалах компани курс харан төгсөөд тэгээд тариалах компанид явж байсан та. Би таяаны туссан. За тайлбар. За зураг зурсан шүү дээ. За үн харъя. Би өөдөө таарч байсан. Таарч юм уу? Таарч юм. Би таяа айлсан. За таарч. За гоё байна. Баярлалаа. За өөр юу за. Хүчрэх юм уу? Энэ зардаг юм авсан. Зардаг өвөө. Өөг зардаг. Зархан даа. Зархан мэт. Хүчрэх бай. Бохвар уу. Мастер. Мастер за. Өнөстэй. Саадууч хнаас. Ихтэйний мастер. За твой мастер. Одоо би За боё мацоо яа. За баярлалаа. За. Баярлалаа. За боё тахсан. Би нон дор тоосон зөө. Жижиг. Хүмүүс нэг бид өөдөө төрсөн өдөрт нь юу хийх вэ гэж. Өчтөр оройн бид бялуу хийгээд өөдөө.
Тэгээ жаад төрсөн өдрөөрөө өвөөдөө юу өгөх вэ гэдэг нэг өвөөтэйгээ нэг хоёлаа нэг хондог өдөр ярьдээ. Тэгээ өвөө би таны төрсөн өдрөөр одоо юу яа таны юу авч өгөх чи харин одоо юу яах вэ гэ өвөө нэгсэн чи би таны зардаг юмыг авч өгөх гинэ. Тэгээд хоёлаа өнөөдөр яасан чи за юу авч ингэсэн чи тэгээд дэлгүүр орлоо. Тэгээд дэлгүүр орсон чинь зардаг юмыг хайгаад юу зардیں гэсэн чи уул нь бол ундаа зардیں, богц зардیں. Тэгээд гомн зарна. Тэгээд хүзэр авъя гэд ингээд хэдүүлээ байгаа. Тэгээд манай хүү маань нөгөө нэг аавсаа мөнгө аваад би цагаасаар цуглуулсан мөнгөө танд буцааж өгнө. Тэгээд эхлээ мөнгө авчий гэ. Тэгээд өвөөд гурлаа дэлгүүр ороод яг ийм бэлэг авч гисэн аахгүй. Тэгээд чи гомоо аваа. Тэгээд өвөө кофе дуртай болохоор кофе авчий гэд. Тэгээд өвөө нь ирэхээр манайд ирэхээр нэг маск тавиулах дуртай. Тэгээд нүрээ цэвэрлчихгээд амар дуртай цэвэрлүүлдэг аахгүй. Тэгээд маск нь дуртай болохоор нэрээдтэй маск өгөөгээд тэгээд хэдүүлээ тэгж бэлдсэн. Тэгээд ер нь аль ингээд аавдаас айгу хайртай шүү. Тэгээд манай аав чинь бас амар хөөрхөн ш. Даруухан хэрнээ айгу зөөлөн сэтгэлтэй их. Айгу тийм гоё хүн байна гэж бодож байна. Өнөөдөр бас би бас аавдаа ингээд аав минь надад юу загтаг билээ, юу яадаг билээ гэд аавдад мэдлэгээ бэлдэж байхдаа бас яг тэгж бодож ирсэн гэдэг. Бас харамгүй хайраар биднийг айгу хайрлаж өсгсөн байна. Тэгээд аавынхаа тэр ийм гоё ингээ халамж хайрын дотор өсөж байгаадаа бас ингээ амьдарч байгаадаа айгу талархаж баярлаж явгаа. Тэгээд манай аав чи юус ингэж хүүхдүүдийг зандчиж цаг нэг муухай үг юм хэлдэггүй. Ганцхан л үг хэлдэг. Тэр нэг гамин гэдэг л үг гэдэг. Тэр яг ямар утгатай мэдгүй. Нэг хүн ингэж яасан ч гэсэндээ гамаа л гэж хэлнэ гэс их муухай үгээр ер нь хэлдэггүй юм хүүхдүүдээ. Тэгээд ингэж аавдаа зөндөө хайртай шүү. Тэгээд та бол биднийгаа ингэж жаргаадаг, баясгадаг. Тэгээд халуун хайраараа үлгэддэг юм сайн аав байна. Тэгээд үнэхээр хайртай шүү аваа. Ахны бичдэг. Яа, дүүдээ төрсөн өдрийн минь төргийа. Саран хайрны гэж юм байна. Тэгээд яа танд тэгээд бас сайхан хаваах уу хатгалтай ототан сайхан амдаарай. За би 3 сайхан ахтай. Тэгээ бага ахын маань төрсөн өдөр маргааш болох гэж байна. Тэгээд ахтаа маш их хайртай шүү. Та минь сайн ах шүү. Бас сайн хүү байсан. Бас сайн аав, сайн нөхөр шүү. Тэгээ таныхаа төрсөн өдөрт баярын минь хүргье. Сайхан баярлаарай. За одоо мерси төрсөн өдрийн дууд болж байна. Happy birthday, happy birthday, happy birthday to you. За ахтай хайртай шүү төрсөн өдрийн минь хүргье. Хайртай шүү. Хөөрхөн шүү миний ах. Оо сайн байна уу гутгаа. Сайн байна уу гутгаа. За төрсөн өдрийн минь төргий ахтаа. Төрсөн өдрийн минь төргийо. Төрсөн өдрийн минь төргий. Тавтаа сайхан хаварч байна. Өвлөж байна. Цагаан сар болоод байгаа ч одоо өвлийн сар. Өвлийн хадаг сар тий. Төрсөн өдрийн минь төргийа. Урт насалж удаан жаргаараа эрүүлнийг хаж жаргалыг хүсье. Ахтаа зориулаад нэг ийм бяцхан шүлэг бичсэн юм аа. Тэгэхээр түүнийгээ уншиж өгье. Бизя хэмээх нэрээр оглон энэ сайхан гэр бүл төрж өссөн 2 ахын дүү, 5 дүүгийн ах нь болсон та. Амьдралын олон сайхан зүйлсийг үзсэн ч алдаа оноо харамсах гашуудах гээд бүгдийг туулсан ч өнөөдөр аз жаргалтай эрүүл байж өнөр бүл мэд олоола ач зээ хүүхэд багчуулгээд алдраа үрсээрэн дүүрэн жаргалтай амьдарч байгаа билээ. Ажилч хичээнгүй байдлаараа амьдралаа сайн сайхан болгон өнгөлж амраг хана хайр халамжаараа дутаагаагүй алг хоёр хөөрхөн үрстэй сайн аав нь байж чадсан та. Ааш зан зөрчлөмтгой байдлаараа бусдын хайрыг татсан аргагүй л бидний сайн ах шүү та. Хөгжилтэй хошин шогш зангаараа бусдыг инээлгэж уяхан зөөлөн сэтгэлээрээ бусдыг өрөвддөг
хөнгөн хуумгай зан гаргаж бусдыг хохируулж явсангүй уужим сайхан өглөгч сангараа бусдыг тэтгэж явсан ах минь та бидэндээ онцгой мэндэн ах шүү. Анхныхаа төрсөн өдрөөр ахыхаа талаар нэг дурсамж ярмаар санагдчихлаа. Хүүхэд байхад одоо баг дунд ангид л байсан бах та. Ах маань бидний хувцсыг ингээл байнын хийж байгаа л инхүүд ах. Зад угаана хөлсөө гоожуулаад хөлсөө арчаал. Тэгэл нэг өдөр юм уугаагаа сууж яхад нь гаднаас найз маань дуудаад би гарчаад ирье гэдгсэн чинь гэрээ цэвэрлэл гэл гарчаад ирье гэсэн чинь бакала тайлаа л араа шидсэн толгой дундуур дас хийдэл буугаад тэрнээс хойш бакала тайлаа шидэх үедээ гэд айдаг болсон хасаа ээжийг хөмөөрөөд ээжийн үгэнд орохгүй бол ах маань бас уурлна бакала тайлж шиднэ тийм ах байсан. Тэгээд цэргээс халагдсныхаа дараа ах маань 150 гээд том трактор барьдаг. Тэгээд цалин сайн авдаг. Тэгээд нэг удаа нэг гой болтоо тэр үед модонд ороод тэр үеийн гайгүй айлуудын охтоо тэр болтойг авч өмсөөл. Тэгээд туул отгоо бид хэд нэг ахлах ангид л орох гэсэн юм уу да. Би тэр болтойг авмаар идэг. Гэхдээ туул бас аавна гэд. Ах тэгсэн чи хоёуланд ч авч өгч чадахгүй. Тэр чин 100 хэдэн төгрөгийн үнэтэй. Тэгэхээр чи их үнэтэй болтой байгаа байхгүй юу? Ах одоо хэдэн төгрөгийн цалин авдаг байсан. Тэгэл нэг нь л ав гэд. Тэгээ би чи одоо сайхан сэтгэлтэй юм болохоор туулыг за чи аав гэд. Тэгээ туулд нэг гоё болтой авч өгч ийсэн. Туул тэрүүгээр гангараал би ч хаяа атаархаж хараал хуучин болтойгоо өмсөөл. Нэг хэсэг тэгж явж ийсэн дурсамж санагдаж байна. Тэгээд миний ах нар маань бидний аав ээжтэйгээ хамт өсгөлдсөн сайхан ах нар тэр дундаа нөгөө ах маань хөдөө хамт байсан болохоор цалингийн чих үрдэг байсан баха. Тэгээд ах нарынхаа ачийг тэгж байгаа л хариулна да. Хайртай шүү. Ахтайгаа ойр толбогдсонгүй уучлаарай. Та минь бие сайн бодож байгаарай. Та минь сар шиндээ сайхан шинжээрээ. Ах маань ер нь их сайхан үнэлтэй, маш зөөлөн сэтгэлтэй, ухаалаг. Тэгээд ахт маань бас байдаг олон сайхан зан чанаруудын нэг бол маш ажилсаг. Бид нар жоохон багт дасралтгүй л хөдөлмөрлөдөг, дасралтгүй юм хийдэг хүн байсан. Одоо 60 гарсан ирнэ бас дасралтгүй ажилсаар л хөдөлмөрлсөөр л тэг нэг л баг багт нь хийдэг байсан. Тэр ажилсаг зам яг л хийвэрээ. Ахыхаа ажилсаг хичээнгүү бас ухаалаг, зөөлөн сэтгэл, бусдын төлөөх гэдэг энэ сайхан зан чанаруудаар нь маш их бахархдаг. Тэгээ ах маань бас нэг сайхан зүйлийг би дурсаад хэлэхэд аав ээжтэй хамгийн сайн хүн байсан. Одоо яг ах бит хоёрын хөдөө аав ээжтэй ойрхон олон жил амьдарсан. Одоо хоёр том ах маань дөрөв ихч маань бүгдээрээ сургууль соёл гадаад дотоод гээд яваад өгсөн ажил амьдралаа хөөгөө явцсан. Бид хоёр би аав ээжтэй ах маань хөдөө хүнтэй суусан учраас ингээд хоёулаа аав ээжтэй ойрхон уулзсан. Тэгээ аав ээж бид гурийн хувьд бол ах маань бүх зүйл байсан. Бүх бидний амьдралын бүх хүч нь, бүх дэмжлэг нь, бүх тусламж нь ах маань байсан. Тэгээ хөдөөний ажилчин барагдахгүй шүү дээ. Тэгээд намар болон тариал, хадлан тариалан инкут ах. Идэж хоол болон инкут ах. Цагаан сар болон боо бууз инкут ах. Инкут ахгүйгээр ерөөс юу ч байхгүй. Хавар мал төлн инкут ах. Бүх зүйл дээр ах маань хэрэгтэй. Нүүдэл суудал ахгүйгээр хийхдэггүй. Тэгээд өөрөө амьдралтай хэрнээ, өөрөө ажил төрөлтөө хэрнээ. Одоо эргээд бодоход аав ээжийг хамгийн хайрлаж, хамгийн их асарсан хүн маань ах маань. Тэгээд хизээч тэрэж ирж тусалж байхдаа гомдолж байгаагүй. Одоо тэгээ ууралж үзээгүй аав ээжтэй. Тэгэхээр ах маань бол аав ээжийг маш их хайрлсан, халамжилсан, сайн хүн байсан. Тэгээ одоо бол мэдээж сайн аав, сайн өвөө болчихсон тий. Бас сайн хань байгаад ахыгаа хардаг. Тэгээ бидний хувьд бол маш сайн ах. Тэгээд ахтаа маш их хайртай. Ер нь манай гурван ах чинь гуруулаа манай аавтай аав ээж маань айгүй сайхан зан чанаруудыг өглөөд авчихсан. Айгүй сайхан өмсөлтэй. Ер нь ингээд нэг эр хүний нэг чанартай, чансаатай зан гэж байдаг шүү дээ, тий. Нэг олон тавгүй хэрнээ дотоодд нь байдаг. Тэр гоё зан чанарууд ах нарт маань бүгдэнд нь байдаг. Ах нартаа маш их хайртай. Баг ахтаа өнөөдөр бас төрс өдрийн баяр хүрхээр ирсэн. Ахтаа маш их хайртай шүү. Аав шиг минь нөмөр дөв шиг минь шүү та. Хүслээн бодоод үгдээ. Хүслээн бодоод. Заавал хүлээгээрэй. Өөрөөр юм уу?
Үстэй бат ичээ.